За та бүхэнд Medit CGMN-ыг ашиглаад видео их зааврыг үзүүлье. Хамгийн эхлээд Medit CGMN гэдэг манай сайт руу орно. Хамгийн ихний товчийг бол дарнаа. За ингээд дарахаар манай Telegram аккаунт руу шууд орж байгаа. За тэгээд хэрвээ танд Telegram аппликейшн байхгүй шууд App Store-оос Telegram гэж хайгаад суулгачих хэрэгтэй. За минийх дээр бол суудсан байгаа учраас шууд ингээд нээх гэд харагдаж байна. За Telegram дээр бас энэ группийг шууд энэ дээр ингээд доошлуулж байгаа search хийч болно. Medit CGMN гэдэг. За ингээд орчин. За энэ группийг ер нь бол ингээд дээр нь дараад пин хийчихүүлэх зүгээр. Минийх дээр бол ингээд unpin гэд харагдаж байна энэ доор. Тэгвэл пин хийчихвэл ингээд дээр нь харагданаа. Тэнд ингээд харагдсан шиг хамгийн дээр харагдаж байгаа. За дотор нь бол ийм топикуд байгаа. За мэдээлэл, босоо бичлэг, хэвтэй бичлэг гэдэг. За мэдээлэл хэсэг дээр ингээд дараад харахаар хамгийн дээр нь pinned message буюу энэ группийн дүрм гэдээ байгаа. За группийн дүрм нь энийг бол нэг уншчих хэрэгтэй. Ер нь бол спамдаж болохгүй. За промпто бичихтэй бас энэ тодорхой энэ дөрвөн зүйл байгаа. Энэ дөрвөн зүйлийг бол зөрчихгүй байх хэрэгтэй. За төлбөр төлөх заавар байгаа. За манай бичлэг үүсгэхэд бол мэдээж төлбөртэй 1 секунд нь бол 2000 төгрөг гэж байгаа. За тийм учраас 8 секундын нэг удаад бичлэг үүсгэхэд 8 секундын бичлэг гарч байгаа. Тэгэхээр хамгийн багадаа 16,000-аар дансаа цэнэглүүл зүгээр. Гэхдээ одоохондоо бол дансаа цэнэглэхэд таны төлбөр даблдж орж байгаа. 2x-ээр үржигдэж. Тэгэхээр 10,000-аар цэнэглэхэд 20,000 болж орно гэсэн үг. Тэгэхээр та 8 секундын видео хийхэд тулд 8,000-аар цэнэглэхэд таны төлбөр 16,000 болж орно. За мэдээлэл хэсэг дээр бол ерөнхийдөө яг чатлах, админаас юм асуух, хоорондоо ярилцах тийм хэсэг байгаа. Энэ дээр бол ямар нэг юм бичгэд бол бот ажиллахгүй, ямар нэг видео генерит хийгдэхгүй. Ганц л данс гэж бичгэд л танд ямар нэг ботос бол таны дансны мэдээлэл ирнэ. За дансны мэдээлэл дээр ингээд зөвхөн таныг меншн хийгээд энэ дээр proof dodge sable гээд энэ дээр шууд яг reply хийсэн байгаа. За энэ дээр зөвхөн тань зориулсан гүйлгээний утга байгаа анхаарах зүйл нь. Энэ гүйлгээний утга бол хүн болгон дээр өөр гэсэн үг. Тэгэхээр өөр хүний гүйлгээний утгыг копидод авч мөнгөө шилжүүлвэл тэр хүний дансыг цэнэглэх бас аюултай. Тиймээс та яг дансаа цэнэглэхдээ яг өөрийнхөө энэ утгыг копидж авах хэрэгтэй. Энэ бол яг таны Telegram хаягны ID байгаа. За тэгээд дансаа шилжүүлэхэд автоматар энэ хаан банкны данс маань бол энэ миний вебтэй холбоотой байгаа. Тэгэхээр автоматар шууд 10 секундын дотор таны хаягийг бол цэнэглэж чинь. За таны данс цэнэглэсний дараа бол энэ мэдээлэл хэсэг дээр мессеж ирнэ. За тэгсний дараа та шууд босоо эсвэл хэвтэй гэдэг энэ хэсэг дээрээ мессежийг бичээд видеогоо шууд үүсгэх боломжтой. За видео үүсгэхдээ бол анхаарах зүйл нь даалгавраа маш тодорхой бичих хэрэгтэй байдаг. За ерөнхийдөө та даалгавраа ойлгомжгүй бичсэн байвал цаана AI ажиллаж байгаа нэг хамгаалалтын AI байгаа. Тэр нь таны даалгаврыг шалгаад таны даалгавар 50%-аас доош шаардлага хангаж байвал таны даалгаврыг илүү сайжруулад буцааж байгаа. За тэр AI маань яг юу шалгаж байгаа вэ гэхээр таны даалгаварт гол дүр байна уу гэдгийг шалгаж байгаа. Үйлдэл тэр хүн ямар гол дүр маань ямар үйлдэл хийж байна. Гол дүр нь заавал амтай байх албагүй те. Тэгээд хэв маяг байна. Киноны хэв маяг уу, аль эсвэл хүүхэлдэйн хэв маяг уу, уран зөгнөлт үү гэх маягаар. За камерын ямар камер ашиглахын, ямар камер нь ямар хөдөлгөөнтэй байхын гэх зэрэгээр камер нь дрон байж болно те. Эсвэл Sony байж болно, Arri, Red камер ч юм уу. Энэ дээр яг ямар камераар бичгээс амараа тухайн камерны өнгө төрх нь харагдана гэсэн. За композиц байгаа энэ болохоор зохиомж ойроос юм уу, холоос юм уу, өргөн юм уу, тэ эсвэл ингээд татсан ойртуулсан хэлбэрээр юм уу гэх. За фокус болон линзний эффектэд байгаа. Линз нэг гүхэн гэдэг нь артал нь ингээд сарнаад
тэгж харагдах юм уу? Эсвэл гүйхэн биш гүнзгий гэвэл одоо тухайн хүн ч харагдана, арын фон дээр байгаа зүйлс ч харагдана гэх зэрэгээр. За эдгээр зүйлийг та шууд ChatGPT-гээс асуучих болно. Орчин одоо гэрэл ихтэй, гэрэл багтай, тэ орой нар жаргах үе ч юм уу, өглөө эсвэл яг өдрийн эд нартай үе гэх зэрэгээр та одоо тухайн орчныг тодорхойлж болно. Одоо хотоор гадаа гэх зэрэгээр. За Veo3 нэг маань бол одоо маш сайн арын дуу аваа болон хоолойг маш сайн хийдэг байгаа. Тэгэхээр ард нь ямар ая дуугархын ч юм уу эсвэл шүүн гарахын. За нөгөө гол дүр нь яг юу гэж хэлэх юм. За эдгээр 7 зүйлээр шалгаад таны даалгавар шаардлага хангаж байна уугүйг тодорхойлж байгаа. За таны даалгавар шаардлага хангаж байвал танд шууд холбоос ирнэ. За тухайн холбоос дээр ингээд таныг меншн хийгээд за та энэ бичлэгээр таны бичлэгийг боловсруулж байна гэдээ харагдаж байгаа. За тэгэхээр дээр нь дараад харахаар таны бичлэг ингээд харагданаа. За тухайн бичлэгийг ингээд та шууд download видео гэдэг гар утсан дээр татаад авч болно. Энэ хөтчийн хувьд бол татаж авах боломжгүй байдаг. Яагаад вэ гэхээр энэ хөтч нь өөрөө Telegram-ийн доторх хөтөч гэж явдаг. За тэгэхээр энийг яг Safari ч юм Chrome дээр нэх хэрэгтэй. Энэ хамгийн баруун доор болонд бол ингээд Safari дээр нэх гэж харагдаж байна. За энэ дээр дарлаа. За энэ дээр download видео гэдэг шууд дарчна. За энэ видеог татаж iPhone утсан дээр татаж авах юм бол цагаан эсүүд байнг ингээд жижигрүүлчихнэ. За жижигрүүлэхээр ингээд доор ингээд сум харагдаж байгаа. Голлын тавч дээр. За энэ дээр дарахаар save to files гэж харагдаж байна. За энэ дээр дарнаа. За тэгээд эндээс хаана хадгалахаа шууд сонгоод өгч болно. Зүгээр download дотор хадгалчихъя. За одоо files руу ороод харуул. За энэ бичлэгийг одоо жишээ нь Instagram болон Facebook дээр оруулъя гэвэл энэ зургаа эхлээд Ясны чүбгэнд тахлааны аппликейшн руугаа зөөх хэрэгтэй. За тэгхийн тулд дээр нь дараад save video гэж харагдаж байгаа. Save video гэд дарахад энэ маань одоо Photos аппликейшн руу орцсон байгаа. За яванда манайх бол яг ингээд зургаар дөрөө өгж болдог болно. За тэр бол тун удахгүй. За ийм л оюухан бол одоо дөнгөж хөгжиж байгаа салбар энэ жилийн дараа бол бүр сайн болчихно. За би чадхаараа бас ингээд бүх одоо фьючерүүдийн бүгдийг оруулахыг хичээнэ. За тэгээ яванда бол манай энэ аппликейшн гар утасны аппликейшн гарчна. За тэр үед бол бүр гоё болчихно гэж найдаж байна. За тэгээд одоо та асуух зүйл байвал шууд Telegram-ийнхаа мэдээлэл хэсгээр шууд юм бичиж болно. Танд би шууд хариулаад явчихна. За тэгээд танд амжилт хүсье.